Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Миний шинэ бичлэгт тавтам орил. За би өнөөдөр Ноберэн дээр ивент итгүүлсэн бичлэг хийх чинь. За яг мөрөөдөд мөнгө төлдгүү гэдэг шиг би гэхдээ мөрөөдөд мөнгө төлөөд Ноберэндээс хэдэн амттай авсан. Амттай авахта зүгээр ингээд амттай юм биш. Юурээс ингээд яг ингээд бүр зэрэг энийг л авъя гэж боддог тийм амттан биш. Ер нь жоохон нэг сонин ийм юм байд юм бахта гэж бодмоор амттангууд авсан. За тэгээ тэрийг бүгдээрээ идээд бүгдэнд нь оноо өгцгөөе. За тэгээд надтай хамт агаараа. Би өхөн саяараа гүйсэн гүүгээд хасан килокалороо одоо хэд дахин нэмэх гээд сууж юм. Одоо тэгээ яах вэ? Тиймээхөө. За тэгээ бүгдээрээ амттантайгаа танилцгаая. За эхний амттан болохоор энэ болохоор ногоон цайтай дотроо нөгөө агалманд самартай. Гэхдээ би түрүүн тэсгүүгээр энийг задлцсан. За тэгтээ одоо бүгдээрээ дахиад нэг идцгээе. Түрүүнийх нь амттыг мартчихаж одоо дахиад идцгээе. Том. Бараг амсэг. Ер нь бол их том. За тэгээ бүгдээрээ амсцгаая. Би ногоон цай уудаг заяа. Ногоон цайнд би бол амар дуртай. Гэхдээ яг энэ шиг амттай ногоон цайтай шоколадтай бол жоохон мэдгүй. Ийм ногоон цай эсвэл матча идэж дуртай хүмүүс идвэл бол амар таалагдах. Надад бол нэг таалагдсангүй. Энэ 10-аас за яг хөө ингэж амар царайлаг байсан болохоор 4-ийг өгч. 10-аас 4. За дараагийн амттан бол энэ бананта попкорн. Би бол зөв өмнө бананта попкорн гэж бол зөв харж байгаа юм. Чихэртэй биш карамельтай тэгээ нөгөөд австай. Энэ бол банантай. За тэгээ энийг бүгдээрээ амсцгаая. Өнөр нь бол яг банан. Бүр яг банан. Ер нь бол банан өнөртөж байна. Энэ чи попкорн биш нөгөө нэг хөөсөн чихэр биш ээ. Ямар юм гэдэг вэ? Аманд ороо шууд хайлцдаг. Тим юм чи юу гэдэг. Тэгтээ дайггүй мэн үү? Тэгтээ би банан нэг дуртай биш л дээ. Тэгтээ л яа. Хаяа идэхэд гоё юм. Энэнд 10-аас 6 өглөө. Бас дайггүй нэр идэж болохоор юм байна. Банантай ч гэсэн. За дараагийнх нь болохоор би энийг бол пичэл гэж бодсон. Розмари тэгээд юу гэдгэлээ хар перц розмари бас хар перцтэй юм. Бичэн гэхдээ яг энэ нөгөө нэг вайн дээртэй хамт уудаг биш вайн дээртэй хамт иддэг тийм снэк юм байна л да. Гэхдээ яг туршаад үзье. Яг ургамал үнэрт чинь. Яг л энэ ургамал нь розмари үнэрт чинь. Саяныхт бол 10-аас 1. Яг харагдсан ихтэйчгүй. Бусдаар бол бууз хошир гэдэг шиг биш юм байна. За дараагийн амттан бол энэ болохоор юу гэдгэлээ энэ болохоор чихэрлэг төмс гэдэг лөө амт төмс ямар төмс гэдэг л монголоор чихэрлэг төмс
Ямар дүн сэтгэлээ хайр. Тэгвэл чихэрлэг дүн сэтгэлээ. За энэ бол чихэрлэг төмстэй чипс. Өнгө нь айгуу гоё яасан. Тэрс ийм чипс бол идэж байгаагүй байна. За энийг амсцай. Өндөр нь бол зөвл чипс л өнөртөж. Дагустай, бас чихэртэй. Тэжгүй ер нь бол идэж болохоор чипс. Энд болохоор 10-аас 6.5. Бас ягч 7 бус биш. 6-аас бас биш. Ер нь бол дайжгүй мэн. За дараагийнх нь болохоор энэ васабитай энэ яг юу юм идэхгүй. Энэ нөгөө нэг вандуй энтрийн төрлийн васабитай гэсэн байсан. Тэгээд айгу сонин содон харагдаад тахаар навцсан. За бүгд амсъя. Өнөр нь бол нэг вандуй ч юм шиг нэг тиймэрхүү нэртэй. Би ногоон вандуйд амар дургу. Тэгээ энэ яг ногоон өнгөтэй. Ийм юм байна. За бүгд амсъя. Ёо энэ амар дахин нэг амсаа та. Ёо яста амар васабитай амар. Амар хэл даргунуулж. Ёо бүр хамар мабрлуу газ гинээр брааллаа. За энэ бас ер нь бол мяа юм байна. Яста 10-аас тэг. Яста бүр тэг юм. Энийг бол би хийцэж идэхгүй мэн. За дундуур нэг юм цай. Энэ болохоор эрдэнэштэй латте гэсэн байсан. Эрдэнэштэй латте. Энэ яг уу уксусны жоохон чихэрлэг амттай сүү гэсэн байна. За бүгдээ энийг авсъя. Яг эрдэнэшээ шамтгаж байна. Ер нь бол тэгээд эрдэнэштэй л сүү юм байна. Тажгүй мэн үү? Би бол ухал юм байна. Энд болохоор 10-аас 7. За дараагийнх нь бас нэг чипсний төрөл юм уу? Энэ болохоор далаан байцаатай. Далаан байцаатай давстай нэг тийм чипсэрхүү юм байна. Бас нэг снэк юм байна. За бүгдээ энийг далаан байцаага хатаацсан юм уу? Тийм л юм шүү. Амсъя. Нэг сон далаан байцаа өнөртөхгүй байх юм. Далаан байцаа шүнждэг юм уу? За мэдгүй. Ямар та чи ногоон дүгтэй. Ер нь бол яг л далаан байцаа юм нөө. Бас яг удаач хөө. Тэгтээ тийм гоё биш. Яг 10-аас 3. Энд ихтэй сэтгэлээс гардгүй юм өстой. Аимшигтай юм. За дараагийнх. Бас нэг чипс. Халуун ногоотой чипс. Ямар ч амар халуун ногоотой л гэж байна. За энийхээ нэг таглаг хугалахгүй шиг задлаа. Би сая энэний таглагыг хуглаа ийцэн. Бэр нь амттай дагмаа хаашаа яасан. Бүр ингээ хуг. Энийхээ нэг таглаг айтаахан болгох. Бас л яг чипс л үнэрч. Нэг амар халуун ногоо л үнэрчгүй.
Энэ гэхдээ нэг амар халуун ноготой биш ах уу. Гайг бах. Тэгтээ бас хөр халуун ногоо байна. Эзнийхэн дараа амар халуун ногоотой. За ингэ сүнээс уучих. Би бараг энэ дуусглаа. Нөө брэнд ер нь бол амар хямдхан заяа. Тэр нөө брэндийн дандаа 58 ах нагиц зэрэг авдаг хгүй. Ер нь бол 58 ах идэр нь 7800 хэд. Нагиц идэр нь 6800 хэд. Ер нь дандаа бутархаа мөнгөөр өгдөө. 38 47 болоо гэсэн дандаа бутархаа мөнгөөр өгдөө. Идэр бол ерөнхийдөө хямдхан. Энэ идэр чинь 2000 хэдэн 100 вон байсан баха. Хамгийн үнэтэй энэ авсан юмнуудаас хамгийн үнэтэй нээсэн болохоор энэ нээсэн. Энэ 11000 хэдэн зургажсэн. Самар орсон болохоор үнэтэй маш мэдгүй. За дараагийнх. Энэ бол үнэхээр сонир содон байсан. Энийг шагаа надад санал болгосон. Энэ coconut. Би coconut-ийн сүү ууж исэн. Тэрнээс яг ингэж coconut л ууж байгаа. Энэ ихтэй яг жинхэнэ coconut юм шиг байна лээ. Ингэ савлцсан. Тэгээ соруулна билээ. Энийг одоо дарах юм уу, татах юм уу яах юм. За бүгдээрээ задлыг бичихсэн. Микэнийг энэ дороо төр зүг гэдэг. За юу ч гэсэн задлаад аваад ирлээ гаднах уу тэгээд. Тэгээ энэ сая ингэ салцлаа. Хүүхэн. Тэгээд энэнгээр ингэ дарах юм шүү заа. Юу ч дарж үзэж. Ингээд яаж онгоолох вэ? Ямар ч юм хачийн юм ч. Ингэр хатчих чуу. Чи тоомбо. Юу агаан бэ? Яаж онгоолох юм бэ? Хайраа энэ чинь уудаг юм уу? За артмэ. Би бүр шаагаас тусламж аваад шаагаач дийлэхгүй. Тэгсэн чинь би ингээд савхаар хатгаад байсан чинь хажуу талдаа өрх юмд онгорхоо байсан юм шиг вэ. Тэгээд олох нь олсон. Тэгсэн чинь хайж цаан зай олчихлоо. За ингээд соруулж нийтлээ. Сорвол юм баг хуглаа ичлээ. Бараг ч хуглаа ичлээ. Үгүй бас яах вэ? Гэтэ надад л энэ нэг юм амар авахтай байна. Мохот. Үгүй надад энэ лаа нэг таалагдсангүй. Энэ яг 10-аас 1 яг яг ингээд яг оргиороо ингээд байгаа болохоор нэг оноо хөтөлөө. Анц биш мэнэ. Онцгүй юм шүү битээ угаарай. За дараагийнх нь болохоор бас чипс байна. Энэ болохоор сонгонтой чипс. Яг сонгонтой чипс бол хаасаагүй байгаа. Тэгвэл би сонгон дургахгүй. Үгүй би энгийн сонгон идэж чадахгүй заа ингээд түүхий сонгон. Яг ингээд шарцаа хоол моолнд хийгээ шард марцаа сонгон байх юм бол зүгээр идчихтэй. Тэгээ жоохон энгийн жоохон түүхийгээр байхаар аим муухай юм аа. Аманд амтагдав. Зас энийгээ задлаа. Зүгээр л сайхан чипс мэрдэж байна. Айс сайхан сонгом үнэрч чинь энэ бол шагааг л идэх чипс юм байна. Сонгос хамс иддгээр. Энэ болохоор заах уу. Бас тийм айхтар бас тийм бичлээ. Ер нь бол чипс нь жоохон амтагдээ тийм сонгонтой чипс нь амтагддаг амт байна. 10-аас 4 өгчхээ. За одоо миний хамгийн сүүлийнх. Гэхдээ энэ бол уух юм. Энэ бас coconutтай тэгээ melonтай. Энэ амар царил өнгөтэй газ. Царил өнгөтэй хань би авцсан. Бас дотор юм хөөрхөн
Миний jellyтэй юм шиг байна. За энийгээ бүгд рүү. Яг гоё мелон уншиж. Энэ аим гоё юм шиг байна. Энэ сорвол авчихсан. Аим гоё. 근데 яагаад юм ойрог мелоноос нь яг энэний юу мелон гэнэ. Ойрог коконотоос нь яг энд амтгаж байгаа коконот яг амтдахгүй юм бол. юм сони мен жоо дарж ууж үзсэн. Тэгтээ биш ээ. Энэ угаас яалч хүн энэ гадна талынхаа энийг юу гэдэг юм бэ? Энийх нь амт орчтой. Энэ бол nice. Энд би 18 гоо. 10 бас 10 ч сайр биш ээ. 18. За тэгвэл нөбөрийн маань ивент гэсэн бичлэг маань биш. Ивент гэсэн амттангууд маань ямар тач нэг иймэрхүү байлаа. Надад өнөөдөр хамгийн их таалагдсан нь бол угаасаа ойлгомжтой юм байлаа. Царилэг бас гоё юмтай. Ер нь уух юм энэ хоёр юу хамгийн дайжгүй найлаа. Бас энэ банантай энэ бас их хөөр хамттай байлаа. Би тэгээ өнөөдөр юунаас нөбөрэнд орохдоо нэг тараг аваад зүгээр нөө энгийн нэг тараг байдیں۔ Плен йогурт гэсэн тэрийг аваад би амьдралдаа нэрээ анх удаа тараг бүрхгээд энэ чи тавьсан байна. Одоо тэгээд тараг маань болох нь уу болохгүй нь би сайн мэдэхгүй юм ямар тач. Анх удаа би тараг бүрж үзчихээн. Тэнийг ингэж бити бозоороо. Үс нэг тараг уудаггүй байсан юм шиг байна. Тэгээд тараг анх удаа бүр энд ирээд би ер нь бүх л юм сурч ин дөө. Энд ирээд гурлаа, зуураад, хоолундаа хийж мэж энд ирэл би сурсан. Тэрнээс ч Монгол байхдаа ээж аваа хайжууд нэг тийм гурил мөрөл зуурдаггүй тийм л байсан. Ажилгүй л хулгаач байсан байна. Одоо бол маш ажилтай, их амьдралтай байгаа би. За нэг тиймэрхүү. Өөрч нэг сонь сод юм болоогүй. Би Instagram дээр нэрээ өдөр болгон уг нь reel хийж байгаа. Гэхдээ сая сүүлийн 2 хоног бол reel хийгээгүй. Өчигдөр ажилтаа байсан. Өнөөдөр болохоор ямар ч тач гүүх нь бол гүйсэн. Ажилтаа өдөр бол угаасаа гүүх боломжгүй амар ядардаг болохоор. Тэгээ өнөөдөр бол гүүгээд гэртээ ирсэн. Тэгээ хасна гэл болоороо буцаад баг хэд дахин өсгөөд би энд сууж ийн. Уг нь амьдаа турах гэж хичээж байгаа би. Би чи Солонгос төрөөд 15 кг нэмсэн хүн шүү дээ. Хаанаас 15 кг болчтой. Тэгэл иймэрхүү мэдээл одоо олсон байл хөт те. Зөв ойрын зорилго бол нэг юм. Би одоо ингэ би турна гэж ер нь амар удаан ярьсан заа. Амар арчиг баадтай яах вэ? Гэхдээ сая энэ сүүлийн энэ туралтан дээр шагаа надад чи ингээд тураад хүссэн жиндээ хүрэх юм бол надад GoPro авч өгнө гэж ярьсан байхгүй юу? Нөгөө нэг DJI нүү жижигэн тэрийг авч өгнө гэж ярьсан. Тэгээ би тэрэндээ 10 сар хүртэл би хүчтээх хэвээр тэрэндээ хүрэх юм бол бүгдээрээ бүр гоё мэрэгжлийн камераар бичлэгтэйгээ бас уулзах юм байна. Гэтэ ямар ч тэрний хандуулаа би хичээж байгаа шүү манайхаа. Миний Instagram-ыг дагаарай. Миний Instagram дээр хөөрхөн жижиг рилүүд орж байгаа шүү. Тэгээд өнөөдөр бас гүйж ирээд бас бистан нэрээ унсан шалтан мунддаггүй гэдэг шиг нэг 7 8 за 10 хоног юм уу гүйгээд тэгсэн чи гинтл өнөөдөр гүйсэн чил өмсчгүй жаа пүүз маань таалагдгаал болчихлоо. Тэгээд шагааг чинь одоо гүйлтэн пүүз аваад өгчих гээл сууж байна. За нэг иймэрхүү байла. Өнөөдрийн сонио хачин нэг иймэрхүү юм боллоо. За тэгээд бичлэгтэй маань хамт байдаг та нартай баярлалаа. Лайк дараад subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр удахгүй уулзцгаая. Баяртай. Тий бас надтай дандаа хамт байгаарай. Миний Instagram-ыг дагаарай. Энд дор байна. Баяртай найзуудаа.